бүгдэнд нь амралтын өдрийн минь хүргэе. Тэгээд week 27 хүрэх чинь. За доллар индекс monthly chart-ыг харагдаж байна. За monthly chart дээр би өмнө юу гэж ярьж ирснийг санаж байгаа. Энд нэг monthly том FIG gap байгаа. За энэ gap-ыг өмнө ингээд доор арилж ирсэн те. Тэгээд энэ gap-ээс доор арилж чадаа гэж би доллар дээр өрөнд доошоо гэж ярьжсэн юм. Гэхдээ доллар сүүлийн үед чангарах хандлагатай байгаа. Тэгээд энэ gap-ныхаа дээр ингэж хаагдах магадлал өндөр байгаа. За тэгээд энэ gap-ныхаа дээр хаагдах юм бол доллар ерөн дэше бүр илүү чанга бүлэш хөдөлгөөнөд орж ирнэ гэж таамаглаж байгаа. За өмнөх бас бичлэгүүд дээр би ярьжсэн. За тэгээд одоо энэ monthly charts дээр бид одоо 6 сар энэ хаагдах гэж байна. За тэгээд 6 сар баг энэ candle-ийн дээр хаагдах гэдэг юм те. Тэгээд ерөөхдөө бол доллар дээр бүлэш зах зээл ирж байгаа гэж харж байна. За бүр урт хугацаанд гэх юм бол доллар дэше бүр 110 гэдэг цэглэл өгч харьцах боломжтой байна. За monthly chart доллар индекс нэг юм харагдаж байна. За weekly chart за өнгөрсөн 7 хоногт би энэ чек 643 тэгээд 314 гэдэг цэглэлөөр харилцана гэж ярьжсэн. За тэгээд өнгөрсөн 7 хоногт зах зээл нэгдээд юм weekly chart дээр дэшээ ингэж харилцсан тэгээд нэг авсан. Тэгээд дарагт нь би 101,977 гэж ярьсан. За 101,977 руу нэлээд төгсөн. Тэгээд арайхан оролцож амжаагүй. За тэгээд эх 7 хоногт дэшээгээ дахиад ийшээ харилцах байх гэж бодсон. За энэ дээр нэг жижигхэн ч яах вэ? Энд нэг юм cap үүссэн ба. Bullish cap. За энэ дээр price support аваад тэгээд дэшээ ингэж харилцах боломжтой. Daily chart. За daily charts дээр болохоор энд нэг daily FIG байна те. Энэ daily FIG дээр энэ FIG-аас шууд тийш ингэж арилчих болно. Эсвэл доош price илүү accumulation төлөв хийнэ гэвэл энэ weekly gap руу арилчих болохоор гэж. За тэгээд 101,977 тэгээд тэрнээс тийш ер нь бол доллар харж байгаа. Ер нь бол доллар дээр би өмнө бичлэгүүд дээр дурж ирсэн. Тэгээд ер нь мөнгөний урсгал ер нь алтаас гарцсан. Тэгээд биткойн индексүүдээс гарцсан бол мөнгөний урсгал хаашаа явах ангууд доллар руу явна. Тэгээд доллар чангараад бусад зах зээлүүд ер нь бол суларна гэсэн. За Nasdaq monthly chart нэг ингэж харагдаж байгаа. За monthly chart дээр энэ 6 сард бид all time high хийсэн те. Энэ all time high 31,150 тэгээд 50 гэдэг цэг дээр бид all time high хийсэн юм. За одоо тэгээд all time high хийчээд одоо доош явж байгаа харагдаж байна. За тэгээд долларын одоо энэ дээш явж байгаа хөдөлгөөн үргэлжлсэн хэвэрлэх юм бол ерөөхдөө бол индекс зах зээлүүд дээр юу гэж бид нар харж болох юмгууд индекс зах зээлүүд илүү нэг дээд цэгээ тогтооцсон. Тэгээд ер нь өсөд хандсан одоо ер нь доошоо bearish болж явах магадaltaй гэж бид нар одоо харж байна. За Nasdaq weekly chart харж байна. За weekly chart дээр энд нэг weekly volume imbalance гэсэн. Тэгээд за энэ volume imbalance дээр support аваад дахиж all time high ер нь бол хийж чадаагүй. Тэгээд доошоо унсан байгаа. За тэгээд эх 7 хоногт бол 29,160 гэдэг цэглэл харилцсан. Тэгээд бүр доошоо 28,227 25 тэгээд энэ weekly gap руу дахиж харилцаад. За энэ weekly gap бүр доор нь хаагдаад тэгээд дээшээ ингэж retest хийгээд дахиад доошоо юм хөдөлгөөн явах магадaltaй харагдаж байгаа. Урт хугацаанд бол. За daily chart.
За daily chart дээр ялгаагүй daily chart дээр бид нэг ийм gap байсан те. Энэ gap дэшээ өсрээд дэшээ нэгдээд энэ all time high хийсэн тийм үү. Энэ buy side liquidity-г аваад. За тэгээд тэгснийхэн дараа энэ gap-ыг ингээд доошоо invert хийгээд энэхээ доор ингээд хаагдсан байна. За тэгээд би одоо юу гэж харж байна вэ гэнгүүт энэ gap руугаа дахиж retest хийгээд тэгээд доошоо арилжах магадaltaй харагдаад. За тэгээд хамгийн наацхан 29160 тэгээд 28227 25 гэдэг цэвэрлэл ер нь арилжах магадaltaй харагдаж байна. За ийм S&P бас ялгаагүй all time high хийсэн Nasdaq-тайгаа адилхан. За тэгээд weekly chart дээр болохоор бас адилхан ийм gap байсан. Тэгээд энэ gap-ийн доор ингээд хаагдсан байна тий. За тэгээд эх 7 хоногт бол 7357.25 тэгээд 7232.50 гэдэг цэвэрлэлээр нь арилжах боломжтой. Энд бас нэг ийм gap харагдаж байна. Энэ gap руу ер нь дахиж арилжсан. За тэгээд энэ gap-ийн бүр доор хаагдах юм бол дараагийн энэ таргет энэ харагдаж байгаа. 7079.75 гэдэг цэв. За daily chart дээр ингэж харагдаж байгаа бас адилхан gapтэй нэгдсэн. Тэгээд энэ gap маань дэшээ нэгдээд энэ buy side liquidity-г аваад all time high энд хийжээд тэгээд доошоо энэ weekly gap-ийн доор хаагдсан байгаа тийм. За одоо ийшээ retest хий магадaltaй. Ийшээ retest хийгээд тэгээд доошоо ингэж харилж гэж S&P болон Nasdaq дээр харж байгаа. За Dow Jones болохоор нөгөө хоёроо бодвол арай жоохон bullish байгаа. За тэгтээ нөгөө хоёроо дагаад ер нь л доошоо хөдөлгөөнөд орж ирэх байх. Энд S&P болон Nasdaq дээр харагдчихсан gap-ийн бүрэн дээр арилж чинь тий. Тэгтээ зүгээр яг зүгээр энэ Nasdaq, S&P, энэ Dow Jones зэрэг ер нь бол бүгд ер нь бол нэг төстэй индексүүд ер нь төстэй компаниудын одоо юу компаниудыг ингээд дотроо агуулж яадаг. Тэгээд яг нь Nasdaq 100 гэдэг нь болохоор яг 100 компани индекс болсон юм ба. За тэгээд S&P 500 гэдэг нь болохоор 500 компани нэгдэл болсон индекс байдаг. За тэгээд Dow Jones болохоор Dow Jones 30 гэж явдаг. Тэгээд энэ болохоор 30 компани нэгдэл. За тэгээд Dow Jones яагаад илүү S&P Nasdaq-аас илүү ширүүн тийм огцон хөдөлгөөнтэй байдаг вэ гэнгүүт ер нь бол 30 компани нэгдлэхээр ойлгомжтой байх маш manipulate зэгтэй тэгээд ер нь савлгаа өндөр байдаг гэсэн. За тэгээд Nasdaq тэрний дараагаар орох савлгаа илүү өндөртэй байдаг. Яг тэгвэл Nasdaq өөрөө 100 компани нэгдэл. За тэгээд яг Dow Jones-ос бодвол арай жоохон бага савлгаатай. Тэгээд S&P 500 бол ерөнхийдөө бол аюу тавтартай ер нь хөдлөх тийм хандлагатай байдаг. Тэгээд өөрөө 500 компани нэгдэл болохоор ер нь хөдөлгөөн удаан гэсэн. За дараагийн зах зээл доллар индекс харагдаж байна. Уучлаарай. Алт харагдаж байна. За алт дээр ер нь бол 1 2 3 4 гээд бид нар сүүлийн 4 сар ер нь all time high хийснээс хойш бид нар 1 сард all time high хийснээс хойш ер нь бол сүүлийн 4 сар ингээд доош харилцаж байгаа. Зах зээл ер нь бол bearish trendтэй байгаа гэж хэлж болно. Тэгээд би эндээс ер нь бол долларыг алтыг ингээд доош авна гэж ярьсан. Тэгээд хамгийн ихний таргет бол яг хоо 443 гэдэг таргетыг би ийшээ харилцсан гэж хэлсэн. Ийшээ харилцсан. Тэгээд өнгөрсөн 7 хоногт харилцаж чадаагүй. Арайхан наан ингээд ингэж ийсэн гэж хэлсэн. Тэгээд энэ 7 хоногт доошоо гаптай нэгдээд 4043 гэдэг чиг ер нь харилцсан байна. За тэгээд ер нь алтны доош хөдөлгөөн үргэлжлээд дахиад явах бах. Тэгээд яг
хаанаас яг эргэлтийн цэг болж болох дэшээ хөдөлгөөн орж ирэхийг бол хэлж мэдэхгүй. Тэгээд хэдүүлээ ярьж байсанчлаг нэг дайны нөхцөл байдлаас хамаараа тэр нь бол алт яг үн шийдэгдэн тэ дайны нөхцөл байдал хэцүүдэд байх юм бол алт буцаад дэш өснө гэсэн. За одоо тэгээ бүр гал зогсоох гэрээ өдр хийчих юм бол алт бол бүр доош унах байх гэж бодож байна. За EURUSD дээр. За EURUSD дээр бас доош гэж ярьж ирсэн даа. Тэгээд 1.14.110 тэгээд 1.14.432 гэдэг цэгвэрлэлээр арилцсан байна. Тэгээд доллар индекс дээр доллар шиг евро дээр нэг сонирхолтой юм олж харсан нь юу гэвэл яг зүгээр илүү урт хугацааны swing trade арилжаа ер нь бол маш доошоо арилжаа ер нь бол евро дээр үүссэн гэж би хараад байгаа. За энд monthly chart дээр ийшээ market structure shift хийсэн monthly. Тэгээд буцаад энэ улаан цэглүүгээ арилжаад тэгээд доошоо бүр 101.10.656 гэдэг цэглүү арилжих магадaltaй доллар ер нь бол харагдаад байна. За monthly chart дээр бол ийм доллар ер нь бол доошоо болсон нэлээд тодорхой харагдаад байгаа. За pound USD харагдаж байна. За pound USD дээр хэдүүлээ энд all time high хийсэн. Тэгээд энэ all time high хийснээс хойш ер нь доошоо хөдөлгөөнтэй байгаа ч гэсэн ерөөдөө энэ нэг юм consolidation хөдөлгөөн явж байгаа. Ингэсэн. Тэгээд ийм. За энд нэг ийм monthly gap байгаа. За энэ gap энэ дэшээ all time high хийхэд энэ gap дээр support out хийсэн тийм үү. За тэгээд одоо энэнийхэн доогоор ингээд арилжиж байна тийм. Буцаад ингээд доогоор арилжсан. За энд хөдөлөө дахиад сайн харах юм бол энд нэг бас ийм gap байна тийм үү, monthly gap. За энэ gap-ныхаа дахиад доогоор арилжиж байгаа. За тэгтээ энэ бол нэг тийм найдвартай gap биш. Яагаад энэ gap-ийг найдвартай биш гэж аваа гингүүд энэ зүгээр л consolidation хөдөлгөөний ийм зүгээр завсрын gap байгаа. Тэгэхээр ер нь бол тийм price тийм одоо том influence болж чадах юм бол gap биш гэсэн. За тэгэхээр энэ gap-ийг би ерөөхдөө тэмдэглээгүй. Гэхдээ яг зүгээр хэдүүлээ доллар чангарч байгаа юм чинь одоо бусад зах зээл дээр мэдээж одоо сул price-уудыг харах гэдэг логикоор ерөөхдөө энэ gap-ныхан доор хагдаад тэгээд бүр хэрвээ энд нэг monthly gap ингээд support болсон gap биш та одоо би энэ шараар тэмдэглэсэн байна. За би нэг яагаад ингээд ийм шараар тэмдэглэсэн байгаа юм гээд за энэхэн би нэг ер нь бол inversion gap болох магадaltaй учраас ингээд шараар тэмдэглэсэн байна. За бүр энэ gap-ныхан доор ингээд хаагдах юм бол бас pound доллар дээр доошо price-д ер нь харж болохоор бүр ийшээ урт хугацаанд сүүлийн баг хагас жилийн баг энэ оныг дуустал ийшээ харагдаж болохоор харагдаад байгаа. Маш урт хугацаанд. Гэхдээ энэ бол яг euro USD дээр илүү цэвэрхэн setup харагдаад байгаа. Яг swing арилжаанд орвол. За биткойн дээр би monthly chart дээр за энд нэг monthly gap байна. Тэгээд энэ gap-ныхан доор арилцсан. Тэгээд буцаад ийшээ энэ breakout structure энэ ийшээ хаши арилжих магадaltaй гэж retest хийх магадaltaй гэж ярьжсэн тийм. За тэгээд тийшээ retest хийсэн. Тэгээд энэ order flow. Тэгээд эндээс би ингээд ер нь бол доошоо гээд харж исэн хамгийн ихний target биткойн дээр 59977 59 гэдэг цэгийг би харгалцсан. Ингээд энд арилцсан байна. Өмнө хөшлөхүүдийг та нар үзег бол үзээрэй. Тэгээд энэ биткойн уналтыг бол би бүр 80,000 огт нь хэлж исэн. За тэгээд weekly chart дээр бас ялгаа байхгүй. Тэгээд weekly chart дээр энд дахиад нэг
market structure shift гэж. Тэгээд энд бас нэг gap байсан. Bearish gap байсан. Энэ gap руу арилжаад resist аваад тэгээд доошоо ингэж арилж байна. Тэгээд за биткойн дээр дараагийн таргт би юу гэж хэлсэн вэ? 49111 гэж хэлжсэн. За энэ цэглэгээ ер нь бол ойр хугацаанд арилжах байх. Тэгтээ яг ойр хугацаанд гэдэг нь ер нь бол нэг үйлрэлтаа ч юм уу одоо энэ оныг дуустал ч юм уу тэгж арилжах магадaltaй. Тэрнээс өмнө биткойн жоохон одоо тийм recovery хөдөлгөөн дэшээ 60 хэдэн мянга ч юм уу хийх боломжтой. За ягаад тэр recovery хийх боломжтой юм бэ? За энэ доор ингээд харагдаж байна тийм үү. За тэгвэл энд хэдүүлээ дахиад нэг monthly order block үүсэж байна шүү дээ. Тэгээд энэ order block руугаа дэшээ харилцаад ийшээ 66 мянга ч юм уу энэ хавцаа энэ order block руу харилцаад accumulation хөдөлгөөн яваад тэгээд доошоо дахиад хөдөлгөөн явахаар харагдаж байна. За биткойн дээр bearish зах зээл үргэлжилсээр байгаа. За crude oil. За crude oil дээр би crude oil-ыг энэ одоо хуучин weekly level руу харилцана гэж ярьж байсан тийм. Ийшээ харилцсан байна тийм үү. 76 би crude oil-ыг ер нь бол энэ хавцаа ийшээ ингэж тест хийж хахад нь 90 байхад нь доошоо тал хэд рүү орж ирэх хаа гэж ярьжсэн. Тэгээд харилцсан байна. Тэгээд өмнөх бичлэгүүдийг үзээрэй. За crude oil monthly chart харагдаж байна. За monthly chart дээр энд нэг gap байсан. Энэ gap руу харилцаж байна тийм үү. Тэгээд crude oil даний нөхцөлөд хэрвээ илүү сайжрах юм бол crude oil бүр 54 өдөр рүү орж ирэх боломжтой. Гэхдээ яг хэлэхэд бол яг хэцүү. Гэхдээ ер нь бол яг боломжтой. Яагаад 54 лөө ер нь арилжах яг фундаментал талдаа яагаад боломжтой гэж байгаа юм. Одоо сая баахан газрын тосны одоо тэр хоолой молой хаагаад тэгээд даймаа ингээд одоо ерөөд бол газрын засгийн нийлүүлэлт ер нь бол жоохон хэцүү болсон байгаа шүү дээ. Тэгвэл яг зүгээр нийлүүлэх компаниуд нь байгаа. Тэгээд яг зүгээр газрын засгийн зарим нэг нефт тэтэр ч юм уу тийм юунууд бомблог халдлахад өртөхийн үед өртсөн. Тэгтээ ерөөхдөө бол одоо миний ойлгож байгаагаар л зүгээр одоо supply chain одоо богинорл одоо үүссэн байгаа гэж би ойлгоод байна. За хэрвээ таны нөхцөл байдал сайжраад бүх газрын тосыг ингээд нээлттэй ингээд явах юм бол ерөөхдөө бол тэр богинорсын одоо тэр supply тэр богинорл ингээд задраад тэгээд маш их одоо нийлүүлэлт орж ирээд тэр нийлүүлэлт маань одоо үнийн өрсөлдөөн бий болгоод тэгээд зах зээлийг ер нь доошоо дахиад газрын засгийг доошоо унах тийм магадaltaй гэж би хараад байна. Яг зүгээр нь бол миний л бодол. Тэгээд яг тэхгүй жийж болно. Тэгээд илүү нэг нөхцөл байдлын нөхцөлөнд болоод их бол дахиад тийш арилжахаар байна. Гэхдээ ер нь бол газрын зас өөрөө аюу тийм стратегийн том тийм түүхий болохоор бас нэг дэшээ тэгж амар хүчтэй одоо газрын тосны үнийг дэшээ би яг татна гэж бодохгүй байна. Ялангуяа одоо том одоо Trump эдэр том тоглогчд бол ерөөдөө яг үнийг бол одоо ингэ доор жоохон барих тийм стратеги баримтлах баг. Хэрвээ дээр бариад ах юм бол мэдээж эдийн засаг хэцүүд нь хүмүүс бензиний үн нэмэгдэхээр мэдээж бүх юмны үн дагаад одоо нэг бидний ирж байгаа бараа тавирчин бензин бас ашиглаж явж байгаа шүү дээ. Тэр тээвэр гэдэг чинь. Тэгээд бензиний үн нэмэгдэх юм бол тээврийн үн нэмэгдэн. Тээврийн үн нэмэгдэх юм бол бидний худалдаа гар дээр худалдаа авах тэр барууны үн нэмэгдэнэ гэсэн үг тийм. Тэгэхээр яг зөвхөн уусаа эдийн засгийн нөхцөл байдал дэлхийд даяар хүнд байгаа. Тэгээд тийм болохоор одоо бас сонгуульд өгч байна Америкт.
тэгэхээр ерөөдөө бол Трампын бодлого ямар байх вэ гэнгүүт яг зөвөр илүү тийм эдийн засгийг сайн харагдуулсан ч юм уу те. Одоо бид нар сая индекс зах зээлүүд дээр хардлаа шүү дээ. Сток зах зээлүүд ер нь бол дээш бухуулсан all time high-ууд хийсэн юм уу. Тэнгүүд яг хуу сток зах зээл дээш явахаар хүмүүс зах зээлийг сайн байна гэж ойлгодог. Яг хуу гэхдээ яг бодит байдал дээр тийм байдаггүй. За тэгээд тэгж зах зээлийг одоо үнийн өргөдлийг сэргийлэхийн тулд Трамп бол яг хуу газрын засгийн үнийг бол ер нь доошоо барих одоо тийм стратеги баримталж байгаа гэж миний хувийн зүгээс бол бодож байна. За тэгээд газрын зас бүр энэ гэбнийхаа доор хаагдах юм бол бид нар 54 гэдэг үнийг газрын засн дээр үзэх боломжтой харагдаж байгаа. За тэгээд өнөөдрийн шинжилгээ анализ одоо юм байна. За тэгээд дүгнэж ярихад доллар дээр дээшээ бүлэгш байгаа. За тэгээд индекс маркетууд дээр болохоор bearish хандлагатай байгаа. За тэгээд алт дээр бол доош хөдөлгөөн үргэлжлээд явах гэж харж байна. Тэгээд Euro USD Forex market бас доошоо гэж харж байна. За тэгээд pound адилхан. За USD JPY. За байрлаж дүү. Тэгтээ яг зүгээр USD JPY бол эсэргээрээ доллар чангарах юм бол дагаад чангардаг тийм зах зээл. За биткойн дээр бас доош хөдөлгөөнүүд бас үргэлжлэх баг. Тэгтээ яг зүгээр би бас хэлжсэн нэг хэсэг consolidation буюу ингээд нэг тийм ийм хөдөлгөөнд орох магадaltaй биткойн. За тэгээд газрын цус дээр доошоо хөдөлгөөн үргэлжлэх баг. Тэгтээ энд gap-үүд үүссэн. За ийшээ доошоо хөдөлгөөн явахын өмнө одоо accumulation хөдөлгөөн яваад тэгээд энэ цэгүүдээсээ distribution хөдөлгөөнөд дахиж явах магадaltaй гарч байна. За тэгээд зах зээл нэг иймэрхүү байна. Эх 7 хоногт уулзъя. Баяртай.